За тэгэхээр өнөөдөр би цасан цагааны тухай ерөнхийдөө ярих гэж байна. Энэ цасан цагаан кинон дээр ерөнхийдөө энэ тоглосон охин уурлаж нэг үзэж гин, өөлж нэг үзэж гин, хоёр нүднээс нь баахан нүлмэс гарсан энэ зургийг хардаа үйлцэн бол уулж нэг үзэж гин, уурлаж нэг үзэж гин, сүултээ бүр янз бүр болж л үзэж байгаа шүү. Тэгээд энэ охины бурууч гэж юу байх вэ эцэст. Энэ охин бол зүгээр л нэг кино найруулагч нь энэ охиныг сонгоод авчиж байгаа. Тэгээд чи тохирно гэдээ авчиж байгаа шүү дээ. Тэгээд кино найруулагч нь хэн байсан бэ гэхлээр нэг Spider-Man киног найруулж исэн нэг Марк Престон Веб гэх нэг ийм хүн байдаг юм байна. Ийм нэг эрэгтэй хүн. Энэ эрэгтэй хүний найруулсан гол шалтгаан нь ерөнхийдөө яг юу юм бэ? Урд нь дандаа тулааны кино өөрөө акшн кино ер нь найруулдаг байсан юм ааши. Spider-Man-тэй тий. Тэгэхээр чи нэг акшн кино найруулдаг байсан. Тэгэхээр аваачаад нөгөө жоохон акшн жанрын охиныг ердөөсөө өөрөө Snow White-ыг аваачаад яг нөгөө найруулах үедээ одоо яасан юм байгаа. За дандаа нөгөө нэг өнгөрсөн баларсан киног одоо тэр чигээр нь хуулаа дахиад гаргах юм бол хүмүүст нэг сонирхолтой биш одоо нэг сюрприз байхгүй шин юм байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг уу гэхээр за шин юмтай болохын тулд тодорхой хэмжээнд жоохон гоо зүв гэдэг зүйлийг за хүний гоо зүв гэдэг яг дотроосоо харагддаг болохоос гаднаас төрхөөсөө биш шүү гэдгийг ойлгуулах гэсэн юм уу яг яах гэсэн ямар учиртай энэ охиныг сонгосон би одоо тэгж л ойлгож байгаа. Гадна төрхөөрөө биш дотроосоо хүний гоо зүг гэдэг мэдрэгдэн шүүгээ. Тэгээд харуулах гэхдээ өөрөө акшн кино сонирхдаг хүн аваачаад Snow White гэдэг дуудлын үлгэрийн кино манууг аваачаад ингээд найруулга хийсэн юм уу яасан. Тэгээд энэ найруулагчийн буруу юм байна л гэж би одоо бодож байна. Түнс энэ жүжигчээ охины бурууч гэж юу аах вэ? Тэгээ ядчихад нөгөө нэг үзэгчд юу гэд уурлаад байгаа юм бэ гэсэн чинь цасан цагаан гэдэг нэртэй кино шүү дээ. Тэгтэл яахаараа ингээд жоохон бортуу царайтай те иймэрхүү охиныг ингээд тоглуулчт юм бэ. Нас чинь цасан цагаан царайтай охиныг та нар тоглуулсан бол энэ чинь арай ондоо болно штэ. Тэгээд ерөнхийдөө хүмүүс уурлаад байгаа юм байна гэж би одоо ойлголоо. Сая комент мөмбөтүүд. Тэгээд нөгөө хүмүүс чинь бүр нөгөө нэг жинхэнэ нөгөө хүмүүс нөгөө арьс өнгөөр ялуурлан гадуурхах үзэл гэдэг чинь одоо ч ингээм ил гарч ирж байна. Хүмүүс ингээд хөөхөн муухайгаа хөөхөн царайтай муухай царайтайгаар ингээд амар ингээд ялуурлан гадуурхаж харцдаг гэдэг нь ингээд амар илэрхий байгаа байхгүй. Одоо зүгээр энд нэг ийм хүнийг бичлэг байлаа л дээ. Цасан цагаан за юу гэлээ нэг нэр харж ирсэн юм аа. Заавал хөөхөн баг албатай. Энэ дээр киног л ярьсан л хэлээ л дээ. Энэ бол энэ л яг киног нь ярьсан байгаа. Тэгээд би бол хувьдаа юу гэж бодож байгаа юм гэхээр энэ дээр яг киног нь ингээд ярьсан байгаа. Энэ хэрлүү. Тэгээд та нар одоо энэ хартаа энэ oh my god шууд энэ тэгээд энд ингээд зөндөө бол ингээд үнэхээр тэнэг бодохгүй энэ найруулагч юм буруу байхгүй юу? Энэ жүжигчний буруу биш. Хүмүүс бол жүжигчлүүд дайраад гэтэл яг үнэндээ энэ жүжигчний энэ киног найруулсан найруулагч нь өөрөө энэ цэсэнгоо ингээд манай Монголд ч гэсэндээ ийм байгаа юм чинь тийм үү? Гадаад ч гэсэндээ стон нэрээ яг үнэндээ энээсээ исэн юм болоо тэгээд аргагүйтай л хөргий зайл нөгөө энэ охин нэрээ өөлж дуулж уурлаж одоо янз бүр болох вэ тийм ээ. За тэр стонэрээ энэ охиныг нэрээ уурлуулж нэг үзүүлж ин өөлүүлж нэг үзүүлж ин дэлхийн нийтээр шуугаа ажиллаа штэ. Тэгэд миний яг эдгээр нэг гоо зүв стандарт гэдэг зүйлийг нэг эвдэх гэж оролцсон байж бас магадгүй юм. За гоо зүг гэдэг чинь заавалчгүй те нэг цагаан царайтай бүр нэг
одоо энэ дэр ингээд цагаан царайтай ингээд нэг зураг тавьсан байна шүү дээ. Энэ дээр одоо Snow White гэдэг чинь цагаан байх ёстой гэдэг те. Тэгээд заавалчгүй тийм амар одоо юу байх ёсгүй гэдгийг л найруулагч нь харуулж, найруулагч нь өөрөө тодорхой хэмжээнд бас тайлбар хийх ёстой байхгүй ууг нь бол. Гэтэл харамстай ингээд найруулагч нь яг энэ юуныхаа тухай Snow White-ийн тухай юу нь ярьсан юм уу? Найруулагч нь өөрөө энэ дээр баг ингээд дуугаа байж байгаа байхгүй. Найруулагч нь өөрөө юу ч ярьсан юм. Баг 30 секундын зур киноныхаа нээлтийн хэдгээ өгнөд хэлсэн юм байсан. Тэгэд би бол хувьдаа юу гэж харж байгаа юм гэхээр акшн энэ найруулагч нь буруу юм бэ шүү. Ер нь бол кино найруулагч өөрөө маш муу киногоо найруулсан. Тэгээд одоо юу гэдгийг те одоо тохирохгүй яд ш дөрүүдээ тодорхой хэмжээ жоохон ч гэсэн мэдээж олон нийт ер нь ямар хандлага байх уу гэдэг дээр ямар ч тийм мэдрэмжгүй хандаж энэ киногоо хийснээс л болж энэ охиныг ийм байдалд оруулж ийн гэж үзэгчдийг ч ийм байдалд оруулж ийн энэ охиныг ч ийм байдалд оруулж ийн гол буруут нь найруулагч юм биш шүү гэж би өөртөө бодож байна. За тэгээд энэ үргээд нь бичлэг өндөрлөлийн өнөөдөр 2025 4 сарын 16 болж байна.